одоо баялаг санагдаж орж одоо харж болохгүй байна. Бидний одоо баялаг алга болчихлоо гэж үе байдлаар хандаад шүү дээ. Тэр энэ ямар одоо шаардлагаас ийм болчих вэ? Эндээр Гэхдээ ийм Монголчуудаар бол харагдахгүйсэн худлаа мэдээл шууд ороод харж болж байгаа. Хамгийн гол нь анх нөгөө баялагын сангаа бид нар ил дод болохдоо бол эхний баннераар эхний нүүрэн дээр нь тавьдаг байсан. Одоо бол бусад мэдээлэлүүд орж эхлэв. Ялангуяа одоо Digov гэх мэтлэн одоо засгийн газраас санал авахтай холбоотойгоор гэмчлэн. Тэгээд одоо зэснэ арай нэг миний профайл руу ороод тэгээд төрд байгаа миний мэдээлэлд ороод харуул шууд байж байгаа. Одоо бол би та нарт зөв үзүүлч одоо. За одоо ийм Монголиогоо орчлоо гэдэг нүүр хуудас байна шүү дээ. Ийм Монголиа харагдаж байна уу? За тийм профайл гэдэг хамгийн цаатлын зэсэн байгаа. За одоо миний жолоор иргэн өмнөх зураг байна. Тэгээд доошлоод төрд байгаа миний мэдээлэл гэсэн хамгийн дээр байгаа ийм одоо юу га. Зэсээ ишгаа ороод тэгээд хамгийн энэ Чингис хаан үндэсний баялагын сан орж байгаа. За уншуулж байна л доо. За одоо гараад ирлээ. Тэгэхээр одоо яг одоо ингээд одоо миний болно одоо манай охины мэдээлгээд яг байж байгаа зү. Тэгэхээр бол энэ баахгүй болсон зүйл биш харин явж байгаа. Өмнө бол 138 мянган төгрөг байсан бол одоо жоохон аривжаад тэгэхэд болсон байна. Тийм одоо бол тодорхой хэмжээний хүү тооцсон шүү дээ хүн дээр. 28 мянган төгрөгийн хүү тооцоод нийтдээ 175,439 төгрөг гэдэг гарчиж байгаа байхгүй байгаа байхгүй мэдээлэл. Хамгийн гол нь бид нар чи ийм Монголиа чинь бол нэлээд одоо ухаалаг болсон, тавнал хөлбөр орсон, e-бизнес аптай болсон. Тэгэхээр бол маш их хэмжээний мэдээлэл нэг зөв ороод байгаа юм. Өмнө ийм Монголын мэдээлэл алдагцсан гэдэг зүйл явж ирсэн. Энд дээр томилж. Үүнтэй холбоотойгоор ийм Монголд албан ёсны бас мэдээлэл гаргасан. За энэ бол асуудал юунтэй холбоотой вэ гэхээр бүх мэдээлэл нь алдагдаагүй байгаа. Хоёр дахь ч үйлчлэгээ авдаг мэдээлэл бол алдагдсан. Энийг ийм Монгол бас бүрэн хянахад бас хэцүү. Яагад бол ийм Монгол нэг газараас тийм мэдээллийг дуудаад PDF ч юм уу файлаар авч байгаа. Тэгээ тухайн иргэндээ өгч байгаа. Нөгөө иргэн нь бол хурц цэмээр дамжуулаад цаадлын байгууллагаар шийдэж байгаа. Тэгээд тэр мэдээлэл тодорхой хэмжээгээр алдагдсан дүнэн. Гэтэ үүнийг бол бид нар бол энэ дараа зассан байгаа. Бүх одоо аппликейшнээр ашиглаж байгаа зүйл биш. Ганцхан одоо интернет браузер болох Bing нэртэй браузер байгаа. За Bing ямар зүйл тухайн үед хийж байсан бэ гэвэл мэдээлэл аваад явуулж явахдаа бол Microsoft-ийн компани одоо браузер шүү дээ. Тэр бол Bing гэсэн search engine хайлтын тим одоо програм руугаа шууд явуулдаг гэсэн байна. Үүнд холбоотойгоор хоёр зүйл хийсэн. Нэгдүгээр бол бид нар нууц аюулгүй байдлаа уламж хангалтад болиулж чангацсан. Хоёрдугаар Microsoft компани руу албан ёсны өсөлт явуулаад иймэрхүү мэдээлэл алдагдаад энийг болиулж чиг сүстэй болсон. За өмнө ч гэсэн бас Европын холбоо энэ алдааг хараад Microsoft руу бас бичиг явуулсан. Тэгээ үүнтэй холбоотой Европ холбооны улс орнуудад болж байгаа бүх Bing дээр явж байгаа мэдээлүүд нь бол Microsoft өөрийнхөө search engine руугаа авах болсон л доо. ийм Монголиад одоо хөгжүүлж алдахгүй байхтай холбоотойгоор юу бид нар хамгаалтан дээр жилдээ одоо хэдийн хэмжээний мөнгөийг тавьдیں۔ Энэ мөнгөөр хангалттай байж чаддаг юм уу? Жилд 10 тэрбум гэсэн үнэ. Юу 10 тэрбум гэж? Ийм Монголиагийн хөгжүүлэлтэд. Гүү жилд 10 тэрбум биш. Ийм Монголиа бол нийтдээ төсөв нь бол 8 тэрбум төгрөг байгаа. Энэ нь бол хөгжүүлэлт, нууц аюулгүй байдал, цаашлаад платформ ирээдүйд хөгжүүлэх төрийн байгууллагуудад бас тодорхой хэмжээгээр дэмжлэг бүх зүйл ордог л доо. Гол асуудал нь бол манай төрийн байгууллага бүгдээрээ нэг зэрэг захимжиж чадаагүй гэдэг өөрөө төвшин байдаг. Тэгэхээр ийм Монголиа академи өөрөө программистуудаа явуулаад тэгээ тусалдаг. Жишээлбэл наадахын жишээ хэлэхэд бол би бол өчигдөр эрүүл мэндийн сайд Чимбүрийн сайдтай уулзаад тэгээд үүнтэй холбоотойгоор одоо эмнэлгүүдийн нэгдсэн систем хийе гэсэн хүсэл тавьсан. Тэгээд ийм Монголиа академиас бас тодорхой хэмжээний нөөцийг ашиглаад программистуудаа ашиглаад явуулж байгаа. Ингэснээр одоо нэг эмнэлгээс нөгөө эмнэлэг рүү өвчнө шилжихэд бол шууд өөрийнхөө цахим мэдээлэл авах цуг шилжих давхар шинжилгээ өгөхгүй байх зүйлийг яригдж байгаа. Цаашлаа дээр бол бас эрүүл мэндийн даатгалаа сангийг ч гэсэн бүх сангийг ил болгох гэсэн зүйл яригдсан. Яг ямар эмнэлэгт ямар аптект хэдэн төгрөг шилжүүлсэн байдгийг бүгдийг ил болгоод олон нийтийн хяналтанд оруулах гэдэг одоо ажиллаж байгаа. Мөн энэ мэдээллүүд бол түн одоо ойрхон хугацаанд ил болно гэж та бүхэндээс хэлмээр байна. Ийм Монголыг анх хөгжүүлсэн компани 3 жилийн хугацаанд хөгжүүлсэн тэрбум төгрөгийг хувийн компанид өгсөн. Гэтэл төр аваад
жилд 10 тэрбум, үндсэндээ өнөөдөр хүртэл 225 тэрбумыг зарцуулсан гэдэг мэдээллийг хийсэн байдаг. 225 тэрбум. За наадах ч юм одоо өстой худалдаа мэдээлэл явж. Наач манай яамны нийт төсвөөс 3-4 дахин их мөнгө хэрэгжиж байна. Тийм зүйл огт байхгүй. Тухайн үедээ хөгжүүлэхдээ бол 1 тэрбум хөгжүүлсэн байж магадгүй. Одоо бол ийм Монголиа чинь бол 1273 үйлчлэгийг одоо захимжуулсан. Цаашлаад дээр бол бүхэл төрлийн байгууллага тодорхой хэмжээнд дэмжлэг өгч явж байгаа. Захимжуулалтанд нь одоо бэкэнд нь өөрсдөө оролцоод явдаг. Мөн одоо бусад төрлийн сайтуудыг ч гэсэн аваад явж байгаа тийм том байгууллага болцсон. Тэгэхээр одоо анхны хөгжүүлэлтэнд 1 тэрбум байхыг үгүйсэхгүй. Гэхдээ цаашлын чинь өргөжөөд бол маш хүртээмжтэй болцсон байгаа. Хиймэл оюуныг төрийн үйлчлэгээ нэвтрүүлсэн байгаа. Мөн одоо Gov.cg гэсэн сайтыг ажиллуулж байгаа, шилэн ажиллуулж байгаа гэсэн одоо хүрээ нь бол зар хүрээ нь бол маш өргөжтсөн гэж ойлгож болно. Мэдээлэл технологийн хэллэлийн хууль огт хэрэгжихгүй байгаа гэдэг юм өрсөлдөөн хэлцүүлгээр бас хувийн хвшлэр хэлж ирсэн. Мэдээлэл технологийн хяналтын тухай гэсэн нэг бол байхгүй шүү дээ. Одоо амар гишүүн энтрүүд нөө байнгын хороо байгуулах, дахиад сэргээ байгуулах талаар асуудлыг ярьж байгаа юм. Мэдээлэл надад чинь мэдээлэл үйлдвэрлэгчдийг дэмжих тухай хуулийг та ярьж байна. Энэ хууль бол хэрэгжээд явж байгаа. Хуулийнхаа дагуу бол 26-ны 1 сарын 1-ээс эхлээд виртуал бүс маань байгуулагдаад одоогийн байдлаар 30-аад компани бүртгүүлсэн явж байна. За мөн үүнтэй холбоотой түн удахгүй одоо үндэсний зөвлөлд нь хуралдаад сонгоны шалгаруулалтад хийн. Цаашлаад мэдээлэл өгөхөд бол өнгөрсөн 9 сард бол хүлээгдчихсэн 2 журмаа засгийн газар баталсан байгаа. Тэгэхээр одоо бол энэ бол үндэсний зөвлөлд нь хуралдаад компаниудаа сонгон шалгаруулалтыг хийгээд үүнтэй холбоотой татварын болон татварын бус дэмжлэг олгоод салбараа хөгжүүлээд явна гэж хэлмээр байна. Тэгэхээр та захим хариуцлагын сайдын хувьд өнгөрсөн 7 хоногт соёлзууц цад хэргийн сайдыг ноцтой мэдээлэл хийсэн. Гадны одоо Английн 2 иргэнтэй сөрөг Монголын улс төрчдийн талаар сөрөг мэдээлэл тараахгүй байх гэдэг. Тэгэхээр Монголын улс төрчид өөрсдийнхөө талаар сөрөг мэдээлэл гаргуулахгүй гэж үзвэл устгуулаад байх боломжтой байдаг гэж ойлгож байна. Тухайн гадны улс орны иргэн өөрөө одоо ямар нэг мэдээлэл гаргаж байгаа нь тэрүүндээ хаалтын гэр хийсэн ойлгосон. Нэг өснө одоо та нэг хүний талаар бичихгүй гэд тэгэд бичихгүй мэдээлэл гаргахгүй нь одоо нуун дарагдуулсан гэж ойлгож болно. Нөгөө талдаа бол Монгол улсын болон олон улсын хууль эрх зүйн журмаар бол ямар ч мэдээллийг одоо устгах тийм боломж байхгүй. Ганцхан одоо нөхцөлд устгадаг. Тэр нь юу вэ гэхээр худлаа аль эсвэл одоо хууль бус мөн одоо deep fake гэх мэтлэн зүйлийг ашигласан мэдээлэл устгадаг. Тэр нь одоо шууд устгадаггүй. Эхлээд нь цагдаагийн байгууллага гомдол гаргаад, цагдаагийн байгууллага үүндээ дүгнэлт гаргаад тэрийг цаашаа харилцаа холбооны зохицуулах газарт өгдөг. Харилцаа холбооны зохицуулах газар мета компаниг өсөлтөд өгдөг. Дунджаар нэг 70% устгадаг. 70%-ийнх нь 90% нь бол цахим мөрөдөд тоглоомны мэдээлэл сайтуудыг одоо устгасан байгаа. Устгасан гэхээс илүү одоо Монголд одоо тэр одоо мэдээллийн суг нь оруулах гэж ойлгож байна. Сайтуудын блоклсон гэж ойлгож байна. Ийм Монголын одоо аюулгүй байдлыг яаж хадах вэ? Иргэд бол бүх мэдээллийг даатгаад өгч. Гэтэл ингээд багаараа алдагдаад байгаа нь сэтгэл шалтгаан. Тэгээ дээрэс нь маш их гацдаг штэ. Тэгээ ер нь хөгжүүлэлтэнд нь бас савжил хангалтгүй юм шүү. Гэхдээ маш их гацдаг, байн галдагдсан зүйл бол бас таашаа болж байна. Яагаад гэвэл аль болохоор ийм Монголын чинь өнөөдрийн байдал ба 95 сая үйлчлэгээ олгосон байна. 2.2 сая хэрэглэгчтэй болсон. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор тодорхой хэмжээний одоо кибер аюулгүй байдлын бид нар олон улсын стандартын дагуу бүгдийг нь хангаж явж байгаа. Хөгжүүлэлттэй асуудал бол байнгын явж идэг. Гацх зүйл нь бол тодорхой интернетийн хурдаас болж магадгүй, ажигд апдейт хийхгүй байж магадгүй. Гэхдээ бид нар байнгын сайжруулад 5.0-ийг хөлбөрөөр оруулад үүнтэй холбоотойгоор бас хиймэл оюуны үйлчлэгийг анхудаа нэвтрүүлсэн. Та бүхэн ийм үг шууд оруул тэнд нь бол AI agent гэсэн нэг кнопк байгаа. Тэрийг даруул одоо төрийн баг 90-д үйлчлэгээ шууд авах болцоод болсон хиймэл оюуны тусламжтайгаар. Аюулгүй байдал талаас нь хэр баталгаатай. Одоо бүхэл олон улсын одоо стандартыг бид нар бол хангаж явж байгаа. Тэгээ нэг зүйл ойлгох ёстой. Заавал одоо ийм Монгол ингэж онцгойгоор бүх дэлхийд одоо кибер аюулгүй байдал хамгийн тулгымцсан асуудал нэг болсон. Саяхан үрд бол Европын улсын нийт бүх одоо онгоцны буудлууд нь, аэропортууд нь бол кибер халдлагад өртөөд нислэгүүд нь зогссон зүйл гарч байгаа. Тэгэхээр нэг өснө бид нар хамгаалтаа сайжруулах явж байгаа. Нөгөө талдаа одоо халдах хийх, мөн хорлох, мэдээлэл хулгайлах зүйлүүд байнга явждаг. Тэгэхээр энэ бол ерөөсөө дуусахгүй л одоо тэмцэл гэж ойлгож байна. Энэ бол нэг өснө гэмт хэрэг гэж ойлгож болж байгаа байхгүй.
бид нар ч юм одоо хулгайтай тэмцэж जैन янз янзын гэмт хэрэг тэмцэж байнга л одоо хяналтаар чангаруулаад камержуулалт явдаг. Нөгөө талтай гэмт хэргийн улам нарийсэл явдаг тал адилхан зүйлтэй. Орлж аккаунттай холбоотой